За тусаар авсан ингээд асуудал үүслээ. Тэгээ яаснаа нөгөө судас бүгдөрсөн тэрний задлал дээр харуулт үүссэн ийм асуудал. Нэг бол шигдээс болсон. Зүрхний шигдээс болсон. Яасан титэм судсанд асуудал үүссэн. Яг энэ тохиолдолд ялангуяа монголчууд өнөөдөр гэр бүлийн бүтэц өөрчлөлтөө цөөхөн хүүхдтэй болсон тохиолдолд хэн аав ээжигээ харах вэ? Эмнэлэгт очиод сахиах хэрэгтэй болоход Яг сахиах хүнгүй болж байна. За сахиад гэхэд акт нь амьдралын эдийн засгийн асуудлууд анхаж эхэлж байна тий. Өнөөдөр тэр хүнд өнөөдөр ар гэрээ хэн нь авч явах вэ? Хэн нь нөгөө сахиж байгаа хүнд хоолоо зөөх юм тийм ээ? Өнөөдөр эмнэлгүүд бүгд сахиурд одоо хоол өгöd байгаа тэр боломж бас бүх эмнэлэгт байхгүй. За зарим сайн менежменттэй газрууд бол хийгээл явдаг. А гэтэл яг ингээд 20 гаруй хоногийн асуудал явж байж амь насыг тэнцээд аваад үтсээ дараа сэргээн засах хэмжээний асуудал яригддаг. Тийм үү? Маш удаан хугацааны сэргээн засалтын үр дүнд нөгөө мэдрэмж алдагдсан байсан гар хөл хөдлөх асуудал яригдчих тийм ээ. Өөрөө өөрийгөө авч явж чаддаг, босч сууж чадах болох асуудал яриг. Үргэлжилсэн жил гарan, 2 жил гарan, 3 жил гарны уйггүй хичээл зүтгэлийн дараа эргээгээд хэвэн байдалд орох уугүй юу гэдэг асуудал яригдчих юм тийм үү. Тэгэхээр бид нар өнөөдөр чимээгүйгээр биднийг эзэнд хүмгийлж байгаа тэр одоо бидний организм дотор бүх судсуудын маань гэмтэж байгаа тэр холестерин, тэр липопротеин гэж яригадаад байгаа зүйлсийн талаар хүн болгон ойлголт аваад тэрийгэ шинжлээд тэрнийхээ эсрэг амьдралын хэм маягаа өөрчилж явах боломж байна шүү дээ тийм ээ.